чадварсан төгөлдөр сайхан өдрийн мэндийг хүргье. Төмөн ажлынхаа хажуугаар төгжрлээ аваад ингээ хоёулаа энэ сайхан өдөр уулздаг байжээ. Сайхан намарчж байна уу? Харин бүр сайхан бүр арай л дэндүү удаан бас ярина гэвчлээ бүр санаа зовоод. Зүгээрээ. Тэгээд үнэхээр их ажилтай. Тэгээд өнөөдөр харин их сайхан өдөр байна. Хоёулаа ингээд ярьж тохирсондоо уулзаад тэгээд гүмбэр нэртэй хөөрөлдөөний маань урилгыг одоо илгээх болгонд одоо халуун дулаан сэтгэлээр хүлээж аваад өнөөдөр уулзж байгаад нингүн талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. За баярлалаа. Би бас маш их баяртай байгаа шүү бас. Сайхан бас нөгөө найзтай бол бас алх холоос ингээд зорин өчнөө удаа хүсэл тавиад сүүлдээ баг нөгөө юуны талаар хөөрөлдөх гэжсэн билээ гэдгийг хүртэл баг мартах юм дээр. Харин тэгээд тавтай эрэг танилтан үзэх хүмүүстэй танайгаа би танилцуулъя. Дорж гарч явахдаа уран бэлэг, эрх зүйч, эдийн засагч мэрэгчлээ авч 2006 оноос хойш Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал хэмээх эрхэм хүндтэй ажлыг 9 жил тасралтгүй хийж яваа. Тэгээ хүүхэд цангинсан ийм сайхан одоо орчинд ажилладаг дэлгэр сайхан бүсгүйтэй ярилцах гэж байгаадаа үнэхээр их талархалтай байна. Тэгэхээр 100 жилийн түүхтэй энэхүү байгууллагатай хэрхэн яаж явж байгаад холбогдов. Таны маань намтар бол бас асар баян юм билээ. Тэгэхээр хоёулаа 9 жил ажиллаж байгаа энэхүү ажлаас нь эхлэе гэж бодож байна. За би 2016 оны 12 сард яг анх одоо хүүхдийн урлан бүтээгдэхүүний захирлаар томилогдсон. Тэгээд ер нь бол Япон улсад боловсрол эзэмшсэн. Тэгээд удирдлагын ухаанаар яг магистр хамгаалсан байгаа тэнцээ. Тэгээд ерөнхийдөө бол Монгол улсад ирээд бас эхэндээ бол бас нөгөө юугаач ойлгохгүй, нийгэм улс төрөөч сайн ойлгохгүй, олон жил бас гадаадд байгаа хүмүүс аяг хөндөрчдөг. Тэгээд тэр утгаараа бас Монголын улс төр одоо яаж явагддгийг бас сонирхож үзьегээд 2007 онд Монгол улстай буцаж ирээд тэгээ 2009 оноос одоо Монгол Ардын намын удирдах зөвлөлд үсгийн зохицуулагчаар одоо анх ажилд орж тэгээд тэнд одоо 4 жил ажиллаж байгаад тэгээд би өөрөө бас нөгөө социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн за мөн дэд ерөнхийлөгч хийжсэн. Тэгээд тэнд ажиллаж авах явцдаа бол нөгөө энэ Монголын ер нь бол энэ нөгөө хүүхдүүдийн төлөө айгүй их одоо юм хийх шаардлагатай юм байна. Өнөөдөр Монгол улсын бас хүүхдийн хөгжил бол их тийм хоцрогдоод байгаа юм байна гэдэг их бодлыг авдаг байсан. Тэгээд тэр утгаараа бас яг хүүхдийн байгууллагт ажиллая гэдэг яг зорилго төвшүүлээд тэгээд тухайн үед одоо сонгон шалгаруулалтаар энэ байгууллагт одоо захирлаар томилогдсон байдаг. Тэгээд одоо өнөөдрийг хүртэл бол яг одоо энэ Монгол өв соёл уламжлал за ялангуяа энэ дүрслэх урлагаар дамжуулаад хүүхд багчуудаа одоо хөдөлмөрч сургая, амьдралын арга ухаанд сургая. За мөн одоо өв соёл уламжлал заншлаа зааж өгье. За мөн үндэсний одоо нөгөө нэг урлал гэж ярьдаг тийм ээ. Монголын яг үндэсний уралдаа бас хүүхд багчуудаа өвлүүлэе гэдэг ийм зорилгоор одоо энэ ажлыг хийгээ явж байна да. Гайхамшигтай. Манайх бол тэгээ хүүхдийн урлан бүтээгдэхүүн маань яг дүрслэх урлаг гар урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд Монгол улстай бас цорын ганц одоо үн төлбөргүй үйл ажиллагаа явуулж байгаа юм томоохон хэмжээний хүүхд төгслийн байгууллага. Тэгээд жилдээ бол 2000 хүүхд одоо суралцдаг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол 17 төрлийн 24 одоо дугууланд яг одоо дүрслэх урлаг гар урлагийн чиглэлээр хүүхдүүд маань ингээд суралцаад явж байна. Хүүхдийн урлан бүтээгдэхүүн нь Монгол улсын ардын багш шилдэг зохион бүтээгч хүндэт доктор профессор Баавуугийн Цэрэн Дорж гэдэг хүний санаачлагаар 1988 оны 9 сарын 1-нд пианор сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв нэртэйгээр анх байгуулагдсан юм билээ. Тэгэхээр та маань 1988 оноос хойш таныг хүлээж авахд олон жил ингээд зарцуулаад олон багш хүүхдийн төлөө гэсэн хүмүүсийн сэтгэл зүрэг шингэсэн энэхүү байгууллагыг авсан. Аваад авснаасаа хойш та 10 гаруй жил ингээд удирдаад явж байхад эрс шинжилэлт гэхүү ийм л зүйлийг хийсэндээ гэх яриа танд олон байгаа байх. Тэгэхээр энэ сайхан яриаг олон хүнд хүргүүл зүгээр одоо гэж бодож байна. За би 2016 онд яг одоо урлан бүтээгдэхүүний ажлыг авч байхад тухайн үед бол нөгөө урлан бүтээгдэхүүн маань хөвчлөгдөх асуудал руу ороод тэгээд одоо маш их тийм бужигнаатай байсан үе. Тэгээд тухайн үед бол анх одоо ажилд орсны дараа бол
эцэг эхчүүд бол маш гомдолтой. За ерөнхийдөө бол тухайн үед нийслэлийн засаг дараагаар Батүл дарга байсан санагдаж байна. Тэгээд ер нь бол нөгөө нийслэлийн одоо өмч хувьчлалын барилгуудын одоо нэг номерт байсан. Тэгээд миний одоо анх хийж эхэлсэн ажил маань ерөөсөө энэ сайхан одоо том олон жил болсон түүхт байгууллагыг бол хувьчилж болохгүй маа гэдэг дээр бол хатуу байр суурьтай зогссон байгаа. Тэгээд тэр утгаараа бас эцэг эхчүүдтэйгээ нийлээд одоо өмч хувьчлалын эсрэг бол нэлээд бас одоо юу гэдгийг тухайн үед бол тэмцэж тэгээд 2 жил тэмцсний хүчинд бол өмч хувьчлалын жагсаалтаас хасуулсан. Тэгээд одоо өмч хувьчлалын жагсаалтаас хасуулснаас хойш бол бас асуудлууд бол ар араасаа ундарсаар гарсан. Яг тэгэхээр манай барилга маань өөрөө одоо 1958 онд анх ашиглалтанд орсон байгаа. Тэгээ ингээд 67 жилийн хугацаанд өнөөдөр явж байна. Тэгээд ер нь бол бас олон жилийн насжилтаас нэлээд одоо муудсан цууралт үүссэн тийм ээ суур нас юм нэлээд хазаалт өгсөн ийм байдалтай байгаа. Тэгсэн чинь одоо өмч хувьчлалын дараа бол одоо нураад шинэ барилга барих гэдэг асуудал дараагийн асуудал гарч ирсэн. Ингээд дахиад одоо энэ барилгаа авч үзэх асуудлаар ингээд хөөцөлдсөн байгаа. Тэгээд ер нь бол нөгөө маш олон суугаар хөөцөлдөөд эцсийн бүлэгтээ бол ерөөсөө нийслэлийн одоо энэ барилга маань өөрөө нийслэлийн соёлын дурсгалт өвийн барилга л болох нь эргээд нөгөө улсын хамгаалтанд орох нь л ерөөсөө хамгийн том хамгаалах одоо арга юм байна гэдгийг ойлгоод ингээ хөөцөлдөж явсаар хагаад 2021 онд одоо нийслэлийн түүх соёлын дурсгалт өвийн барилга бүртгүүлсэн байгаа. Тэгээ ямар ч байсан одоо баяртай мэдэн гэвэл бас 4-5 жил хичээсний хүчинд энэ 2026 онд барилгын одоо бүрэн хүчтэйглийн төсвөө тавиулаад одоо барилгынхаа бүрэн хүчтэйглийг хийлгүүлэхээр ингээд явж байна. Тэгээд ямар ч байсан зураг төсөл нь бүрэн гарсан. Тэгээ барилгынхаа зураг төслийг хэлгүүлчих юм бол одоо өнөөдөр бас яг Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс бол мэдчихэж байгаа барилга маань маш одоо хуучин цонхон гэхэд л бүр те 67 жил болсон ингээ модон цонхтойгоо тэгээд ер нь баг одоо бүтэн цонх байхгүй ингээ цуулцсан байдалтай тэгээд энийгээ одоо цаашдаа бас ингээд хөрцөлтөөд ингээд бүгдийн засуулаад ямар ч байсан явна. Энэ бол миний ерөөсөө туйлын зорилго юм байна гэж бодсон. Энэ байгууллага захирдаар одоо ажиллаад тэгэхээр ягаад гэвэл энд 2000 хүүхдийн бас хөгжих орчин нөхцөл 2000 хүүхдийн урам зориг хүсэл тэмүүлэл одоо байгаа учраас энэ барилгыг бол ерөөсөө буулгаж болохгүй маа гэдэг дээр бол хатуу байр суурьтайсэн. Тэгээд 2016 онд бас тэгж явж байхдаа Япон улсын одоо өвсний үндэс төслөөр бол барилгын дэврийг нь бүрэн шинжилж анх одоо бас яг энэ ажлуудаа эхэлчихсэн. Тэгэхгүй бол манайх ч бас бороо орохоор зүгээр дотор бороо ортдаг. Тийм хэмжээний одоо муудсан байсан. Тэгээ одоо ямар ч байсан хүүхдүүд маань 5 дахьтай орчинд одоо бүтээлээ хийгээд одоо сайхан ингээд суралцаад хөгжөөд байж байгаа. Тэгээ хийх юм бол маш байгаа. Тэгээд Монголд бас анхны хүүхдийн галерейг хийлээ. Орд гэд нэртэй. Тэгээ хүүхдүүд маань уран бүтээлч хүүхдүүд маань одоо бие даасан үтгсэн гаргах гэхээр галерейнууд дандаа түрээстэй байдаг. Тэгэхээр нөгөө түрээсээ төлөөд хийх чадвартай хүүхэд гэж байна, чадваргүй хүүхэд гэж байна. Тэгээд тэр утгаараа бас энэ хүүхдийн хөгжилд бол яг энэ дэмжих чиглэлээр бол энэ галерей маш чухал юм байна гэдэг үүднээс одоо Орд гэд хүүхдийн галерейг 2018 онд хийсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо олон хүүхдүүд маань бас урам зориг авч олон үзэсгэлэнгүүдээ гаргаж ийн өөрсдийнхөө бие даасан. Харин тийм таны мэдээллийг хараад л үнэхээр сэтгэл догтлоод сууж идэг. Ямар сайхан юм бэ? Олон талаас нь бас их дэмжиж байна да гэдэг. Миний дараагийн яг бэлдсэн асуулт урлан бүтээгдэхүүний байдлага 58 онд Ахмад архитекторч Б. Даваа Данби нэмийн хосгүй гайхамшигт зураг төслөөр тэгэд бас Улаанбаатар хотод байгаа сонгодог архитекторын шийдэл бүхий түүхийн соёлд бахархалт ийм сайхан одоо байшин барилгаа бүрэн бүтэн авч үлдсэнд олон монголчуудынхаа өмнөөс танд болоод танай баг хамт олон нэг гүн талархаж байгаагаа илэрхийлээ. Энэ бол бүр үнэхээр гайхамшигтай гаднаас нь харахад ингээд хаяа Монголд очичоод дэрэгдүр нь өнгөрөхөөр үнэхээр бүр ингээд бахтам тэгээд хүүхэд насны бүх сайхан дурсамжууд ингэж хөвөрч байдаг шүү. Тэгээд үүнийг одоо авч үлдээд сэргээн засварлаж байгаад нь үнэхээр их талархалтай байна. Ийм сайхан дурсгалтай бахархалт соёлын өвөр та өглөө болгон босхын даваад орж явахдаа ямар сэрэл сэтгэхгүй мэдрэмж авдаг вэ? Ер нь бол
Тэр 16 оноос хойш ороод бол бас нэг зорьсон юм нь болох дээр одоо хүүхдийн урлан бүтээгдэхүүн хүүхдүүдийг одоо яг тэр дүрслэх урлагт одоо суралцах орчныг бүрдүүлж өгье гэдэг одоо маш их хүсэл зорилго байсан. Тэгээд тэр утгаараа одоо өмнө суралцаа төгссөн одоо бас ингээд мэрэгжлийн уран бүтээлчнэр болсон хүмүүсүүдийн одоо бүтээлүүд ингээ хүүхд байхдаа хийжсэн бүтээлүүд нь бол хадгалагдаж байдаг. Тэгээд тэр бүтээлүүдээ одоо бүгдийг гаргаад одоо урлан бүтээх төвийн маань хаалгаар ороод тойрол одоо гаран гарт тэр чигээрээ одоо галерей хэлбэртэй байгаа. Ер нь бол ингээ хүүхдийн уран бүтээл, авиас бэлэг ингээ цалигсан тийм сайхан газар болсон. Тэгээд ер нь бол Монгол улсад байгаа болон гадаад байж байгаад бас Монголдо ирсэн хүмүүс за мөн одоо жуулчид эдгээр дагуулад ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бас одоо Улаанбаатар хотод бол зайлшгүй манай одоо хүүхдийн урлан бүтээх төвөр бол зочлох ёстой газрын нэгэ гэж би одоо санал болгомоор байна. Яа тэгэхээр үнэхээр орсон гарсан гийчин болгон ингээд үнэхээр одоо алмаараа дангаагаад Монголын хүүхдүүд одоо ийм бас авиас бэлэгтэй ийм мундаг байдг юм уу гэдгийг бол бүрэн дүрэн утгаар нь ойлгоод гардаг ийм сайхан газар байгаа. Харин тийм бүр үнэхээр гайхамшигтай. Би танай төвд ажиллаж байгаа ганц цэцэг багштай тэр сайхан өвийг залгамжлаад явж байгаа ижитэн мөн ярилцсан. Тэгээд ямар сайхан хүмүүсийг ингэж нэг дор цуглуулдаг юм бэ. Тэгээ бүр яг нэг ирээд байхад төлөө өөрийнхөө мэдсэн сурсан бүх зүйлээ ингээд юулж өгөхөд бидэн тийм сайхан хүмүүстэй ажилдагт би таны одоо тэр орчин тойрны хүмүүстэй ярилцсан учраас тантай ярилцахад одоо тийм нэг дандаа шиг ямар ч харамгүй сэтгэлийн уг нь цав цагаан хүмүүс байна да гэд өөр ирэхгүй ингэж бахархах сэтгэл төржсэн. Тэгээ яг одоо тантай ярилцаа сууж байгаадаа их таатай байна. Танай байгууллагаас явуулж байгаа хүүхдүүдийн дунд явуулж байгаа нэг хөөрхөн анхаарал татсан зүйл нь гар утасны донтолтоос сэргийлээд утсаа тавиад урлан бүтээе гэдэг. Өөрөө битэл их таатай энэ тухайгаа дэлгэрүүлж аяа өрнүүлж байгаа. Тэгээ бас орчин үед одоо бас яг гар утсын хэрэглээг бол 20 гэдэг өөрөө боломжгүй асуудал л да. Тэгэхээр нөө гар утсыг бас ингээд ухаалгаар хэрэглэе. За мөн одоо зохистой хэрэглээгээр хэрэглэе тий. Хүүхдүүд өнөөдөр айгүй их цахим одоо хэрэглээнд донтож байна. За гар утсанд маш их донтож байна. Тэрнээс болоод одоо яах вэ гэхлээр маш их нөгөө нэг оюун санаа тархины үед стресс үүсэж байна. За мэдээж эрүүл мэндийн хувьд бол ярьшгүй юм байгаа тийм ээ нүд зүдгээд. Тэгээд бид нар бол бас бидний чинь нэг зорилго бол бас энэ гар утаснаас хүүхдийг хол байлгах. Тэр нөгөө нэг оюун санаа өөрийнхөө ур чадварыг хөгжүүлж түүгээрээ бүтээл хийж одоо цаашид илүү их өөрийгөө хөгжүүлэе гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй болох бас зорилго байдаг. Тэгээд тэр утгаараа бас саяхнаас гар утсаа тавиад урлан бүтээгээд аян өрнүүлээд тэгээ энүүгээр бас хэд хэдэн ийм жижиг хэмжээний рил контентууд хийгээд төлөвлөд одоо ажилдаа орцсон явж байгаа. Тэгээд хүүхд багчуудаа ер нь бол 2 цаг одоо уцаар тоглосноос 2 цаг одоо урлан бүтээвэл илүү одоо ирээдүйд болоод өөрт нь үр дүнтэй шүү гэдгийг л одоо хүүхд багчуудад ойлгуулээд мөн одоо эцэг эхчүүдэд за хүүхд багчуудад хамгийн их одоо нөлөөлж байгаа хүмүүс бол эцэг эцрэн хамгаалагч нар байдаг. Гэтэл бид нэр өөрсдөө нөө хүүхдүүдэд хийлдэхгүй асар их утасны донтолттой гэдэг юм уу. Одоо өнөөдөр ингээд хүүхдүүдтэйгээ тоглохоос илүү утсаа авахаас сууж байгаа эцэгчүүд олон байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө эцэг эхлээд ойлгож ээж дараа нь хүүхдүүд одоо тэр зам руу явна. Тэгээд мөн эцэг их хүүхдүүдийнхээ одоо урлан бүтээж байгаа үйл явцыг дэмжиж хүүхдүүд маань маш одоо чадвар нь хурдан хөгжинэ. Тэгээ тэр утгаар нь бас бид нэр ингээд бүх ер нь үзэсгэлэн уралдаан тэмцээн олон нийтийн арга хэмжээгээ бол ер нь эцэг эхчүүд одоо хүүхдүүдтэйгээ хамтдаа хөгжөөрэй одоо хүүхдүүдэд өргөж дэмжээрэй гэдэг одоо уриалгыг бол байнга хэлж явдаг байгаа. Тэгээ энэ утгаараас удахгүй энэ 11 сарын 26-ны өдөр Монгол улсад нөгөө нэг бүх нийтийн амралт болж байгаа. Тэгээ энэ өдрөөр бас хамтдаа хөгжийгээд бид нар жил болгон одоо жилд 2 удаа зохион байгуулдаг юм. Эцэг хасран хамгаалагч нар нь хүүхдүүдтэйгээ нийлээд хамт одоо уран бүтээл хийдэг тийм нэг өдрийн арга хэмжээ болдог нээлттэй. Тэгээ энэ өдрөлгөө ч гэсэндээ бас тэр уцаа тавиад урлан бүтээ гэдэг тэр уриалгын дор хийх гэж төлөвлөд одоо бэлтгэл ажиллая гэж. Харин тийм үнэхээр амралтын өдрүүдэд бас нэг зөв зохистой өнгөрөөвөл анхаарал сарнихгүйгээр хүүхдтэд анхаарал хандуулах гэдэг чинь одоо нэг одоо үед их хүүхд чи угаасаа ээж автагаа хамт одоо жишээ нь ээж автагаа хамт зураг зурна, ээж автагаа хамт одоо
баримл байрна гэдэг юм уу, сэлбэр хийн гэдэг юм уу, оёж хатгах гэдэг юм уу. Тэр чинь нөгөө хүүхдэд бол ингээд маш гоё баяр жаргалтай мэдрэмж байдаг. Мөн одоо хүүхдэд маш гоё дурсамж болж үлддэг. Эцэгтэйгээ тэгжсэн шүү, ээж автайгаа тэгжсэн шүү гэдэг. Тэгэхээр энэ өөрөө бас нөгөө гэр бүлийн одоо харилцаа, тэр дотны харилцаа, халуун дулаан харилцааг бас дэмжих зорилгоор бид энэ ажлыг бас хийдэг. Харин танай төвийн хийж байгаа ажлууд их далаацтай бөгөөд Монгол хүний яг тэр нэг дотор байгаа галыг бадраасан ажлууд нэлээд байгаад байна. Түүний нэг нь энэ бөгөөд нэг нь болохоор Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулагддаг Мөнх тэнгэрийн бичиг 2025 оныг та бүхэн маань одоо ингээд уран бичлэгийн үзэсгэлэн 11 сарын 21-ний өдөр тавигдах нэ. Энэ тухайгаа ярил. За энэ жил ер нь бол энэхүү үзэсгэлэн маань өөрөө 9 дахь жилдээ явж байгаа. Тэгээд Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн маань 6 жилийн өмнөөс одоо яг хуучин бол энэ үзэсгэлэн маань өөрөө зөвхөн мэргэжлийн уран бүтээлчнэр орцдог байсан. Тэгээд тухайн үед одоо ерөнхийлөгч Батболгот санал тавиад тэгээд хүүхдүүдийг ингээд түлхүү оролцуулмаар байна. Яг л бид нар үндэсний бичиг соёлоо хүүхдүүдэд өвлүүлэх гэдэг бол нэн чухал одоо асуудал. Тэгээ энэ утгаараас тэр одоо Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн бол Монгол уран бичлэгийн ангигүй байхад нь одоо бол 3 анги ажиллаж байгаа. Анхан дунд гүнзгий шат гээд тэгээд хүүхдийг өөр нь яг бага наснаас нь аваад за бүр яг одоо үгсгүү дүрм цэвэр бичлэг хичээнгүү хүчиг гээд бүгдээ нь ингээд шатаараа заагаад тэгээд хамгийн сүүлд одоо гүнзгийрээс шат руу ороход бол каллиграф буюу одоо урлаг тал руу тий нөгөө бичгийг урлаг болгох тал руу илүү түлхүү одоо заадаг ийм 3 анги байдаг. Тэгээд энэ 3 ангид маань бол харж байхад нөгөө хүүхдүүд маш их эрэлттэй байдаг байхгүй юу. Тэгэхээр бас хүүхдүүд маань нэг талаараа хэдийгээр одоо юу гэдгийг өнөөдөр Монгол улсад гадаад одоо бичиг соёлтой ийм сургуулиуд их оширжээ. Тэр утгаараа одоо монгол хэлээр ингээд гадны хүн шиг ийм маш одоо муу ярьдаг, ойлголцож чаддгүй, эсвэл бүр монгол хэлээр ярьдгүй хүүхдүүд одоо жилээс жилд маш их нэмэгдэж байгаа. Тэгээд энэ утгаараа бид нар бас энэ монгол уран бичлэгээ, монгол бичиг соёлоо нөгөө түгээн дэлгэрүүлээ, сурталчлая гэдэг үүднээс бас энэ ажлыг бол нэлээд чухалчилж авч хийдэг. Тэгээд бас энэхүү ажлыг нөгөө Монгол улсын ерөнхийлөгч бас санаачлахаар одоо хийгддэг ажил учраас бас нэлээд өргөн далаацтай сайхан тийм том арга хэмжээ болдог байна. 9 дахь жилдээ зохион байгуулагдаж байна гэж байна. Та бүхэнтэй эргэх холбоо, эцэг эхчүүд, хүүхдүүд одоо та бүхэнтэй уулзах юм уу? Эсвэл ингэж хиймээр үү гэсэн тийм эргэх холбоо ер нь хэр байдаг вэ? Эцэг эхчүүдтэй юу? Одоо ингээд зохион байгуулагдаж байгаа энэ хүү уран бичлэгийн уралдаанд оролцсон юм уу? Эсвэл үзэж сонирхсон насан туршид эсвэл хүүхдүүд та бүхэнтэй эргэж холбогддггүй санал хүсэлтэй ер нь хэр солилцдог вэ? Ер нь бол яг энэ чинь нөгөө нэг мэргэжлийн уран бүтээлч тэгээ ерөнхий боловсролын сургуулийн багш нар тэгээд оюутнууд тэгээд 8-аас 12 дугаар ангийн сурагчид гэсэн юм 4 одоо насны ангиллаар юунд чиглэлээр явагддгийг. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг хүүхд одоо яг 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүд бол ихэвчлэн одоо манай төвөөр суралцж байгаа хүүхдүүд за мөн одоо Монгол хичээнгүүлэн сурж байгаа хүүхдүүд олон хүн байдаг. За мөн одоо багш нар гээд оюутнууд гээд ихэд бас одоо харж байхад бол нөгөө манай төв дээр суралцж байгаа төгссөн хүүхдүүд бас их бий. Ер нь бол бас нөгөө 3 анги нээснээр нэг давуу тал нь юу гэхэлэр нөгөө монгол бичиг сурах сонирхолтой байгаа хүүхдүүдэд бас боломж олгох тий аль болох тоог нь нэмэгдүүлэх зорилгоор л одоо 3 анги нээсэн баггүй. Тэгэхээр ер нь бол бид нар аль болох монгол бичгээ суралцъя гэсэн хүүхдүүдэд маш одоо нээлттэй ажиллахыг хичээдэг байгаа. Үнэхээр л одоо санал ширээн олдох юм бол аль болох олон хүүхдийг хамруулъя, аль болох бага наснаас нь хамруулъя гэдэг одоо зорилготой явдаг. Харин тийм ээ. Яг одоо даяар шилдэл гэдэг энэ нэг давалгаан дунд өөрийнхөө ондоош өөрийнхөө гайхамшигтай зүйлсүүдийг авч үлдэх нь үнэхээр нэмж болчиход байна. Таныг судлаад олон контентуудыг тань үзээд ярилцлагуудыг нь уншаад сууж байхад таны зүрх сэтгэлд нэг хамгийн үнэт зүйл байгаад байгаа нь Монгол гэдэг одоо энэ нэг язгуур уг үндэс үрийг
хэрхэн яаж цэвэр охиор нь авч явах вэ гэсэн энэ гал хизэнээс бадарсан юм болоо гэж надад бодогдоод байсан. Тэгэхээр таныг маань ингээд судлахаар таныг өв тэгш хүмүүжүүлсэн ээж аав руу удам содрол орох гэдэг. Тэгэхээр таныг ийм галтай цогтой Монголынхоо төлөө ялангуяа тэр үр хөвгтөдний төлөө ингэж цоглох зүрхийг ээж аав нь олгосон болов уу? Гэр бүл нь ингэж бүрдүүлсэн болов уу гэж бодсон. Тэгэхээр хоёлаа яриагаа энэ тухай чиглүүлээд. За одоо юу гэдгийг багасаа яг би нэг юм жоохон шүлэг мүлэг бичих дуртай дуу тэг жоохон хинхэгдүүч өвчтэй хүүхэд байсан. Тэгээд ер нь бол яг мэдээж ээж аавын маань олгосон хүмүүжил байгаах. Гэтэ одоо яг тийм байсан болохоор би тийм болсон гэж одоо хэлцээ мэдэхгүй байна л да. Аав маань бол ер нь бол бас ном зохиол оролдох гэж хичээдэг. Тийм ер нь бол Монгол уламжлал Монгол одоо эх орон гэдэг тал дээр бол маш их тийм ярьдаг хүн байсан. Тэгээд би зүгээр бодохдоо 19 настай анх Япон руу явж ирсэн. Тэгээд тэнд очиод нөгөө аав ганцаараа байсан. Одоо суралцаад 2007 хүртэл гэхээр одоо 8 жил орчим ингээд ганцаараа амьдраад ганцаараа суралцаад ингээд хүний нутагт бас ингээд ажил төрөл хийнгээд суралцаад ажиллаад явна гэдэг чинь бас чанга штэ. Тэгээ тэр болгон дээр ягаад чи ингээд нөгөө энэ Монгол гэдэг одоо энэ улсаа сурталчлах эх орноо сурталчлах Монгол гэдэг юм авч явах нь ерөөсөө бидрэл юм байна. Бидрэлт одоо энэ хүний нутагт очичоод бид нар л энэ Монгол улсаа сайн сайхан зүг зүгтэйгээр сурталчилж явах юм байна. Өөр хинч биш юм байна гэдэг нэг тийм айгүй тийм хатуу нэг тийм юутай болсон гэх юм уу? Одоо эх оронч үзэл гэх юм үнсэрхийг үзэл гэх юм одоо сайн хэлж мэдэхгүй юм л да. Тэгээд би 2006 онд билүү. Тэгээ 2006 онд байсан санагдчих. Нөгөө нэг Эзэн Чингис хааны мэдлэлний 800 жилийн ой билүү. Тухайн үед 800 жилийн ой бодоод Монголд нэг ингээд ерөөсөө ингээд бүх юм Чингис хаантай уялдсан байсан. Зуны амралтаар би бүр ингээд гайхсан тий одоо ингээд маш тийм юу гэдэг хүн чинь нэг юм огшдг юм байлээ. Тэгээ тухайн үед ингээд би одоо Оберийн их сургуулийн магистрийн ангид сурч яхсан. Тэгэхдээ бол миний судалгааны ажилда жижиг дунд үйлдвэрлэлийн хүний нөөцийн менежмент гэдэг чиглэлээр судална гэдээ ингээд явж исэн чинь Монголдо ирээд нэг юм тийм хөдөө нэг тийм тоглолт үзсэн юм нэг юм мянган морьтны шоу ч үлээ нэг тийм юм болоод тэгээ нэг санамсаргүй явж байгаад үзэх боломж гараад үзсэн чинь ингээд тэнд хүн өөрөө ирэхгүй огшдг юм билээ. Тэгээ би бодож исэн байхгүй юу. Би одоо ингээд бүр 99% нь жижиг дунд үйлдвэрлэлтэй одоо Япон улсад ирээд тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийн хүний нөөцийн менежмент гэхээр надад ер нь судлах юм байгаа мó тий. Тэртээ тэргүй судлагдаад энэ улс одоо хөгжлийн дээд түвшинд гарцсан байхад би энд нэг монгол хүн ирээ тийм судлаад явах бол илүү заа юм байна. Тэгэхээр ерөөсөө угаасаа удирдлагаар төгсөж байгаа учраас Чингис хааны удирдлагын ухааныг л ерөөсөө орчин үеийн байгууллагын одоо менежер суралцах бүрэн боломжтой тэр хүний суралцах маш их юм байна гэдгийг л ерөөсөө ойлгуулж өгье тэгээд Чингис хааны дайдхуй ухаан ба орчин үеийн байгууллагын менежментийн бодлого гэдэг сэдвээр одоо судалгааны ажлаа хийгээд тэгээд тухайн үед тийм азтай тохиолдолч юм уу профессор доктор багш нарад нэг ихтгэл тавих болж таарад тэгсэн чинь ном болгож гаргая гэдэг санал тавиад тэгээд тэр ном маань анх 2000 одоо ном байна гэж яг судалгааны ажил маань 2007 онд Япон улсад ном болон хэвлэгдсэн нэг юм надад нэг азтай түүх байдаг. Тэгээд тэндээс хойш би нэг тийм урам зориг аваад ер нь бол дор бүрнээ те би өөрийнхөө хэмжээнд хичээж чадах юм бол те бас ингээ Япон улсад Чингис хааныхаа түүхийг удирдлагын ухааныг бас сурталчлах ингээд миний хувьд жижигхэн ч гэсэн хувь нэмэр оруулж чадж байгаа юм чинь цаашдаа ч гэсэн одоо энэ байдлаар хичээх зүтгэх хэрэгтэй юм байна гэдэг л бодлыг авсан да. Харин тий хүн чинь өөрөө хүн гэдэг байдгаал маань бүтээгч тийм ээ. Тэгээд тэр ундраг нь бидний дотор байгаа тэр ундрагыг одоо барьж авах нь одоогийнхоор бол өөрийгөө олж таньж мэдгэл юм шиг байгаа юм. Тэгэхээр та маань тэр нэг үйл явдлаас одоо бадамлаж асаад одоо тэр бамбар шиг гал нь ингээд улам сайхан дүрлзээд л явж байна л да. Тэгээд яг миний дараагийн асуулт хүчрхэг удирдагч байх ухаан 2012 он зүрхэнд туссан нулимс түүхэн сэдвт зохиол 2013 он сэтгэлд жаргасан нар яруу найргийн ном 2014 он цагийн хүрдэн түүхэн сэдвт зохиол 2015 он хүчрхэг удирдагч байх ухаан
2020 он, хар авдар түүхэн сэтвт зохиол 2020 он. Ингээд таны маань бүтээлүүд ингээд жагсаалтанд байж ах юм аа. Тэгэхээр арт нь бичдэг байсан, оролддог байсан, хүүхэд байхдаа би бас шүлэг оролддог байсан гэд. Тэгэхээр энд нэг авьяас яваад байна тийм ээ. Яс цус мах дискэнээр явж байгаа. Тэгэхээр энэ бүхнийгээ та ингээд мөр болгоод, ном болгоод ирээдүйд үлдээж яхад нөгөө л өв уламжлал, нөгөө л бидний одоо дуурайх ястай оюун санааны тэр удирдахчдын гайхамшигтай түүхэд бас ингээд давхар хавсраад яваад байгаа бах. Тэр анхны 2007 онд гаргасан, Японд гаргасан удирдлагын менежментийн номноос ингэж сэдвэлвүү эсвэл танд өмнө нь байсан хөрөнгөн дээр дөрөөлөд ном бүтээ гэсэн энэ бүтээлч чанар ундрав уу? Үгүй ерөөсө тэндээс урам аваад одоо бас эн чинь нөгөө нэг хүний би ч одоо тухайн үед ямар ном бичхий гэж бодож эхлүүлээгүй шүү дээ. Нөгөө судалгааны ажиллаа хийж явж судалгааны ажил маань ном болсон. Тэгэхээр нөгөө нэг тийм бүхэл бүтэн Япон улсад ингээд ном болоод гарах боломж тохионо гэдэг бол цаашдаа надад нэг юм бичиж болох юм байна гэдэг урам өгсөн. Тэрнээс би бол яг утга зохиолоор төгссөн хүн биш. Утга зохиолын одоо тийм юу гэдгийг ямар ч тийм онлын ойлголтгүй хүн л дээ. Сургуулиас авч ирсэн юм байхгүй. Тэгээд тэрний дараа одоо Монгол улстай ирээд ажиллаж байгаа. Тэгээ 2012 онд тэр Чингис хааны удирдлагын ухаан ба орчин үеийн байгууллагын менежментийн бодлого номоо монгол хэл рүүгээ хөрвүүлээд тэгээд хүчлэг удирдагч байх ухаан гэдэг нэрээр одоо Монгол улстай монгол хэлээр хэвлэлэн гаргасан. Тэгээ эндээс би нөгөө юу харсан бэ гэхлээр өнөөдөр одоо тэр үед би нөгөө хэлжсэн нөгөө Монгол ардын наамд ажиллаж ирсэн гэд. Тэгсэн тэр жил нэг юм сонгуул болоод одоо скватер жанжны богд хааны гэд ингээд түүхүүдийг айгүй их тийм гуйсан нэг тийм айгүй муухай тийм тактик явсан юм аа нэг сонгуулийн. Бид нар бол ингээд улсаа хамгаалдаг баг улсаа худалдсан гэдэг лөө нэг тиймэрхүү утгатай юмнууд яваад тэгээ тэр надад айгүй эмзэглүүлсэн байхгүй юу. Одоо бүхэл бүтэн улсын хүний түүх улсын түүх бол муу ч гэж болно сайн ч гэж болно. Гэхдээ тэрнийг одоо ингээд зүгээр нэг сонгуулийн одоо PR болгож гуйвуулж ингэж ард түмний тархийг угаана гэх юм уу залуусыг ингэж тийм түүхээр иймштэй гэдэг байдлаар ярих нь надад айгүй харамсалтай санагдсан. Тэгээд тэндээс нөгөө нэг би ер нь яавал энэ Монгол улсынхаа одоо Монгол улсынхаа үүх түүхийг энэ залуучуудад хүргэх вэ гэд бодсон. Тэгээд ерөөсөө юу юм бэ? Уран зохиолын ном болгож гаргах нь хамгийн одоо сонирхолтойгоор хүргэх шийдэл юм уу та гэж харсан. Тэгээд тэр цаг үеэс одоо түүх судалж эхэлсэн. За мэдээж нөгөө судалгааны ажлаа бичгтээ бол Чингис хааныхаа түүхийг бол нэлээд одоо чамгүй хэмжээнд өөрийнхөө хэмжээнд судалж ирсэн. Тэгээд 2013 онд гарсан Зүрхэн тусны нулимс бол яг 1939-с 45 оны үйл явдал дээр суурилж бичсэн байгаа. За тэрний дараа гарсан цагийн үрдэн зохиол маань өөрөө 1911-с 21 оны үйл явдал дээр суурилж бичсэн юм зөгнөлт зохиол байгаа. Тэгээд сая сүүлд гаргасан хар авдар зохиол маань болохоор яг одоо Монголын анхны хаан Хабул хаанаас тэгээд Хүлээгүн хаан хүртэлх одоо тэр үйл явдлуудыг дундуур одоо ийм юу гэх юм бэ зөгнөлт маягаар бичсэн юм зохиол байгаа юм. Ер нь бол яг хуу жоохон зөгнөлт тал руу ингэж хийсвэрлэж эхлэн хэрнээ түүхийнхаа үнэн байдалд хүрэхгүйгээр ингэж бичих хэрэгтэй те. Бас их гоё арга байна шүү. Тэгээд нөгөө залуучууд уншихтаа ч гэсэн одоо сонирхолтойгоор уншдаг те. Тэгэхгүй бол ингээд шууд ингээд 11 онд амьдарч байгаа хүний тухай ч юм уу 39 онд байгаа хүний тухай ингээд бичгээр бас нөгөө нэг тэр чинь нөгөө шууд залуучуудын сэтгэлд очиж өгөхгүй. Тэгэхээр илүү нөгөө ийм хийсвэрсдэхгүйгээр жоох уран зөгнөлт байдлаар тэгээд зохиолтын хэлбэрээр ингээд явсан нь илүү хүрх юм байна гэдгийг сая сүүлд ялангуяа хар авдар зохиол дээр л хамгийн их хавтаа. Хөөгттэй уншуулад за хамгийн одоо үнэн боддоор бидний хэлж өгөх бүтээлийг шүүх хүмүүс чи бидний үр хөөхд байгаа тийм ээ. Охноос асуухад ер нь охин ирээдүй юу гэж хариулж явах юм? Уу яг манай охин болоод ингээ ээжээ гоё очил гэдгийг тэгээд ер нь бол яг нөгөө одоо охин болоо охиныхоо насны найз нөхдөдөө ингээд уулзаад ярилцаад сонсож байхад бол нөгөө таны ингээд нөгөө ийм уран зөгнөлт хэлбэрээр хийсвэрлэн бичсэн айгу таалагдсан ингээд
Одоо хар авдрыг бол яг би нөгөө юуг бодож бичсэн гэхлээр нөгөө Америкийн Индиана Джонс гэх кино гэдэг штеп. Одоо ингээд янз янзын түүхэн юм ингээ хайгаад явдаг. Янз янзын адал явдалтай уулзраад явдаг. Тэр одоо зохиолыг бодож байгаад ер нь тиймэрхүү хэлбэрийн байвал хүүхдүүд залуучуудад их сонирхолтой байх юм болов гэдэг утгаар тэгээд бас энэ зохиол маань хэрвээ хизээ нэгэн цагт боломж байгаад мөнгө төгрөг төсвөн байдаг бол Монголд бас анхны Индиана Джонс шиг киног хийх юмсан гэж мөрөөдөж бичсэн зохиол юм. Гоё юм аа. Нөгөө тархин дотор төсөөлөл ургуулсан бодох хоёрт чигүүрсэн байхад бодит болох боломжтой тийм ээ. Тэгэхээр мөр бодгоод ном бодгоод гаргацсан байгаа юм чинь таны хэлдгээр гэрүүл сайхан бүрдэх юм бол тэгвэл бас нэг хүүхдүүд сонирхох те бас нэг сонирхол татсан их гоё уран зөгнөлт кино болж бийдэх тийм сайхан үе ирэх байхаа гэж бодож байна. Тэгээ таны яриан донд нэгэн нэлээд тод мөртэй харагдаад байгаа зүйл. За одоо мэдлэг боловсралтай хүн гэхээр за мэдээж гадны орнуудад Харвард ч юм уу тэдгээрийг төгссөн маш олон хэлээр ярьдаг хүнийг мэдлэгтэй гэж харах нь зөв байх, нэг жигүүр нь байх. Түүний бас нэг нэлээд том байр суурь эзлэх нь бол өөрийн түүхийг мэддэг, өөрийн хэлээрээ өөрийгөө ойлгуулдаг, их хэлээрээ бүрэн төгс ярьдаг хүнийг өргөн мэдлэгтэй хүн гэж хэлнэ гэсэн агуулга таны яриа бүхэнд гарч ирсэн. Тэгэхээр та энийг улбаалаад ингээд түүхээ ярьчлаа. Энийг танай хамт олон 2000 гаруй хүүхдүүдэд өгөөд явж хахад энэ л их сэтгэл эмзэглэмээр байна шүү. Монголчуудаа эцэг эхчүүдээ үүн дээр л хүүхдүүд дээр анхаармаар байна шүү гэж хэлмээр юм танд юу ажиглагддаг вэ? За үнэхээр одоо өдөр тутамдаа ингээд хараад одоо шаналж явдаг зүйл маань бол өдөр тутамдаа хүүхдүүд маань их хэлээ мартаж байгаа явдал. Өнөөдөр ингээд жилээс жилд ингээд суралцж байгаа хүмүүс харахад хоорондоо одоо англиар за хамгийн их ярьж байгаа нь англи хэл байна л да. За тэгээ англи хэлээр, солонгос дээр, хятад хэлээр ерөнхийдөө нөгөө ийм төрлөх хэлшгээ одоо би бас тэр хэлнүүдийг ойлгох болохоор мэдэхгүй байна. Ямар ч хэлээс ингээд хоорондоо харилцаж байгаа нь бол ерөөсөн нэг ч монгол үггүй. Эсвэл монгол үгнийг хальт мэл тавьчуулаад ингээд ярьдаг. Тэгээд энэ надад яагаад айгүй тийм харамсмаар ингээд санаа зовоосон зүйл байдаг вэ гэхээр өнөөдөр Монгол улсын үндэсний аюулгүй байдал, Монгол улсын тусгаар тогтнол гэдэг өөрөө улсын тусгаар тогтнол аюулгүй байдал бол нэг номерт үндэсний хэл бичиг байдаг. Үндэсний хэл бичиг алдагдана гэдэг бол тухайн улс бол одоо ганхаж байгаатай ялгаагүй байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн хэцүү юм нь өнөөдөр яг хүүхдээ ингээд эцэгчүүд маань одоо нийт төрөнд англи хэл сургая гэдэг ингээд бүр цэцэрлэгээс нь авчиад англи сургалттай хөтөлбөртэй юм цэцэрлэгт авчиж өгч байгаа юм. Тэнгүүд ингээд нөгөө АБ-г ч мэдэхгүй дөнгөж хэлд орж байгаа хүүхдүүд маань бүр анханасаа ингээд англи хэлээр ингээд хэлд ороод англи багшаар заалгаад одоо ингээд Америк багшаар заалгаад ч юм уу ингээд англи хэл суурьтай ингээд яваад ирэхээр өнөө хүүхдүүд маань Монгол хэлээр ер нь яаж цаашаага одоо айтайхан сайхан ярьж чадах вэ те? Бид нэр өнөөдөр Монгол улстай гадны иргэдийг бэлдээд байгаа байхгүй энэ л хайгуу аюултай зүйл. Яа тэгэхээр тухайн хүүхэд гэдэг чинь цагаан цаас шүү дээ. Хүүхэд өөрөө гадны хэл соёлоор гадны одоо уран зохиол, утга зохиол, гадны үзэл баримт, гадны одоо бүх юмар ингээд тарих толгооргоо ингээд оруулаад хүмүүжигдээд эхлэхээр нөгөө би Монгол хүн гэдэг үндсэн мөн чанар байхгүй болж эхлэх байхгүй юу. Тэгэхээр бид нэг талдаа яг боловсрал гэдэг утгаараа хүүхдээ хэл сургахыг бол маш зөв асуудал. Тэгтээ ядчил энэ уучраа мэдэхгүй баг болчир наснаас нь ингэж англи хэл рүү хит одоо ингэж туйлширдгал болохын сан гэж одоо маш их хүсдэг. Тэгээ өнөөдөр бид энэ хүүхдүүд маань за өнөөдөр одоо ингээд 20 жилийн дараа 30 жилийн дараа одоо ингээ өсч өндөж байгаа цэцэрлэгийн насны хүүхдүүд чинь 30 жилийн дараа энэ Монгол улсад Монгол улсаа бүтээн байгуулалт ихтэн Монгол улсынхаа хөгжлийг бүтээлцэж ихтэн баялагийг бүтээлцэж ихтэн гэтэл тэр үед ямар нэгэн одоо юу гэдгийг үндэсний аюулгүй байдлын асуудал үүсгэхэд тэр хүүхдүүд яг би Монгол хүн гэдэг тэр мөн чанар үндэс байх болов гэдэг айгүй тийм эргэлзээ над төрөд байдаг болчиход байгаа. Сүүлийн ялангуяа 4-5 жил бол цэцэр хурдацтай энэ хүүхдүүд англи хэл рүү шилжигдэж штеп. Одоо манайх жишээ нь хүүхдийн урлан бүтээх төвм маань
үн төлбөргүй сургалттай учраас нийт одоо хүүхдүүдийн 40% нь ерөнхийдөө бас ингээд амьдралын боломж болцоо дундуур те бас бүр үнэхээр одоо амьдралын боломжгүй хүүхдүүд байна. Тийм хүүхдүүд одоо 40% нь эзэлж байгаа. Гэтэл тэр хүүхдүүд маань яг үндсэндээ ингээд нөгөө улсын сургуульд яваад одоо нөгөө юу гэдэг юм бусад одоо боломжтой хүүхдүүд шиг ингээд бүр хар бага наснаасаа ингээд англи хэл эзэмшээд ингээд явж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүд маань хүртэл ерөөсөө ингээд англиар ярих англи хэл одоо англиар ингэж ярих нь өөрөө нэг тийм гоё зүйл. Энэ бол нэг юм кул гэдэг нэг тийм ойлголттой болчиход байгаа байхгүй юу. Тэгээд төрлөх монгол хэлээ нэг тийм дургуулах, төвшөөх ийм байдал одоо хүүхдүүдэд маш их анзаарэгдэж эхэлсэн. Энэ дээр л миний одоо айгүй их сэтгэл эмзэгдээд байгаа юм. Яа. Саяхан сэтгүүлч, зохиолч, соёнгийн гэр бүлэгч Намын чимд багштай ярьж байхад яг наатахтай нь ярьж ирсэн. Тэгээ үндсэн хуулиа яаралтай өөрчлөхгүй болбол их орондоо өөр сэтгэлгээ сэтгэхгүйтэй гадны хүмүүс бэлдээд байна. Энэ бол одоо бүр Монголын тусгаар тогтнол гэж яригдах бүр номер 1 асуудал болчиход байна гэдэг. Одоо нэг ийм хатууч гэсэн ийм үг байдаг штэ. Нөгөө аливаа улсыг мөхөө гэвэл соёлыг нь мартвал аливаа улсыг мөхөө гэвэл хэлийг нь мартвал хэлээ мартсан үндэстэн соёлоо мартдаг. Соёлоо мартсан үндэстэн мөхөж өгөө болдго юм а гэж. Энэ бол асар амар тийм хатуу бөгөөд үнэн үг байхгүй. Тэгэхээр би зүгээр хамгийн айж байгаа зүйл нь өнөөдөр ялангуяа монголчууд чинь нөгөө нэг хүн амын дийлэн хувь нь хүүхд залуучууд байгаа. Гэтэл энэ хүүхд залуучууд маань ингээд гадны хэл соёл руу хит ингэж одоо туйлшрах нь нөгөө яг одоо саяны миний хэлсэн үг шиг те одоо энэ хилээ маш эрчтэйгээр ингэж хаягдуулж байгаа. Соёлоо маш эрчтэйгээр гээгдүүлж байгаа. Энэ зүйл бол эргээд маш аюултай бас одоо зүйл рүү хөтлөх юм а гэдэгт би одоо яагаад гэдгийг. Энэ дээр одоо тэгээ хэдүүлээ ярихаар өрх гэр гээд ярихаар гэр бүл гээд ороод ирнэ. Гэр бүл гэхээр ээж аавал их чухал үүрэгтэй байгаа. Бараг 70-80% нь эцэгхээс гэр бүлээ шалтгаална гээд байгаа боловч том зургаараа харах юм бол бас нэг тийм улс их орны том бодлого ч гэх юм уу, тийм зүйлс алхам бүрдэл хэрэг болоод байдгийм байна гэдгийг одоо бүр ингэж илтгэд харагдаад байна л да. Тийм. Тэгээд яг нөгөө эцэгчүүд маань бас одоо жишээ нь ингээл миний насны болон надаас жоохон дээшээгээ үеийн хүмүүс чинь ингээд тухайн үед нөгөө гадаад дотоод суралцах боломж нь хомс. За тий санхүүгийн хувьд ч боломж хомс. За тэгээ суралцаад явах бас нээлттэй тийм төдийлөн байгаагүй. Тэгэхээр нөгөө ялангуяа бидний болон насны хүмүүс чинь нөгөө хүүхдээ ингээд гадаадд л сурах чи, гадаадд л өндөрлөл болцтой болох чи, гадаад линк чи гэдэг нэг тийм туйлын хүсэл мөрөөдөлтэй болсон байгаа даа шүү дээ. Тэгээ энэ туйлын хүсэл мөрөөдлөөл дэргэжүүлэхийн тулд ингээ хүүхдээ хар багаас нь одоо ингээд тэр гадны хэлний сургалттай тэр цэцэрлэгээр сургуулаар ингээд дамжуулаад нөгөө жинхэнэ төрлөх хэл соёлоо эзэмших суурьшуулж авах насан дээрээ өөр хэл соёлыг сураад яваад байгаа байхгүй. Харин тийм ээ. Энэ одоо мэрэгжлийн бус хүмүүс хүртэл бүр зүрх сэтгэл шимширмээр одоо ийм төвшөнд анхааралд очиж гэдэг нь ямар их дороотод алдагдсан байгаа гэд илэрхийлээд байна л да. Энэ дээр одоо дөрвтэй хувь нэмэр оруулж яваа нь бол олон жил үйл ажиллагаагаа явуулсан танай байгууллага хамт олон байгаа. Үн цэнийг бүтээдэг бүтээлч иргэн бий болгоход л бүх байгууллага ээж аав сургууль цэцэрлэг одоо ингэж өөртөөхөө үүрсэн хариуцлагыг үүрч яваа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үн цэн бүтээдэггүй ажилтан бий болно гэдэг нь одоо та бүхэн яриад байгаа их хэлээрээ би бинээ төгс ойлголцохгүй болохоор л одоо тийм л иргэд их олноор л болох байх л да. Тэгээ бодохоор нэг харамсалтай. Үгүй яах вэ? Одоо энэ нөгөө хэл гэдэг асуудал чи одоо бүтээлч гэдэг юм руу л орохгүй л те. Мэдээж одоо юу гэдгийг маш гоё бүтээлч хөдөлмөрч хөгжиж яваа хүүхдүүд маш олноор байгаа. Хамгийн гол нь энэ гадны хэлээр явж байгаа нь өөрөө л зүгээр юу гэдгийг одоо бид нар гадаадын иргэдэг л бэлдээд байгаа л гэсэн үг. Ер нь бол одоо товч бөгөөд тодорхой хэлэхэд бол тэгэхээр энэ дээр л одоо айгүй их анхаарал одоо төр засганч гэж эцэгчүүд тэр бид бүхэн ер нь дор бүрнээ бид нар ядч л өөрсдийнхөө хүүхдүүдийг монгол хэлээр нь өсгмөр байгаа юм.
хиттэй болгомоор байгаа юм. Тэгээ за гадны хитнээж хит сургаж болно. Тэр бол асуудал шүү. Өнөөдөр мэдээж дэлхийд дахинд гадаад хэл гэдэг бол хэрэглээ талаас бол хүн болгонд хэрэгтэй. Нөгөө хиттэй бол хөлтэй гэдэг монголчууд юу байгаа ш. Гэхдээ тэр анхнаас нь битгий тэр цав цагаахан цаас байхад нь тийм одоо баг нялхаас нь уучраа мэдхгүй байхад нь л гадны хэл соёлоор одоо услаж ингэж ургуулаач гэдэг юм байгаа байхгүй. Тэр Монгол гэдэг тэр үнэт зүйлийг нь мөн чанарыг нь таниулж өгөөч. Тэгэхгүй бол нөгөө хүүхдүүд маань багаас нь таниулж өгөөгүй бол том болоод ойлгохгүй шүү дээ. Харин тийм ээ. Нийлийн бэрхшээлтэй цаг хугацаа их ардах юм шиг байгаа нь тий. Ойлгох гэж бас их цаг хугацаа. Танд байгаа мэрэгд хүүхд чинь бол тэр чигтээ мэрэгд байгаа. Өөрийн тэн 4 настай тэр сайхан сахилгагүй та хоёр маань хэр ажиллаж байна вэ? Одоо тэгээд би яг түрүүн уу ярьж байхад асарсан. Тэгээд нөгөө бас хүл муутай настай ээжигээ бодоод хүүхдээ нэг давхрынхаа цэцэрлэгт өгчихсэн чинь нөгөө англи хэлний сургалтад цэцэрлэг байсан. Тэгээ одоо яалчгүй ойрын бодоод өгсөн. Тэгсэн чи одоо манай хүүхд маань 4 настай хэрнээ одоо бас одоо яг хэл яриа бол хангалттай төвшөнд биш. Тэгсэн хэрнээ одоо нийт үгийнх нь 50% нь англи хэлээр. Тэгээ сүүлдээ за болиё гэд би бүр хүүхдээ гаргаад улсын цэцэрлэгт өгсөн. Тэгсэн чи яг тэр хүүхэд одоо 2 настайгаас ганцхан жил одоо тэр хэлний сургалттай цэцэрлэгт яваад одоо хүртэл тэр англи хэлнүүд юусоо тавигдахгүй. Дээрэс нь орчин үеийн хүүхдүүд яаж ийм гэхээр YouTube-ээс маш их англи хэл авч байна. Тэгдэг. Одоо хүүхдүүдийн ганц үздэг юм нь YouTube. Нөгөө Cocomelon те одоо нөгөө юу гэдгийг. Тэгээд энэ дээр бас нэг миний юу нэг гэхээр Монгол нөгөө хүүхдүүд рүү чиглэсэн ийм хөөрхөн ийм одоо дуу бүжгийн контент юмнууд ерөөсөй байхгүй байгаа хгүй. Ялангуяа энэ нөгөө нялх хүүхдүүдэд те бага насны дөнгөж хэлд орж байгаа ийм хүүхдүүдэд зориулсан тийм сонирхолтой хөөрхөн контентууд ерөөсөй алга байна л та. Тэгээ амхандаа би нэг бас нэг зориулуудад эхлүүлье гээд ингээд 20 цуврал хүүхдийн ийм дуу хийгээд тэгээ тэр 20 цуврал дуу нь болохоор ерөнхийдөө одоо нөгөө хүүхдэд зөв хөвшил дадал те дадлыг бий болгох за мөн одоо нөгөө Монголын үндэсний баяр наадмууд одоо жишээ нь цагаан сар наадам те за тэгээд нөгөө ээж аваагаа ачлах ахмад наснаа хүндэтгэх гээд энэ зүйлсүүдийг ийм ойлгуулсан юм хөөрхөн тийм дуунууд хийгээд ингээд 20 дуу бичлээ. Тэгсэн чинь эхнийд нэг л дуугаа хийж чадсан. Яг тэгэхээр Монгол улсад одоо бас үнийг хэлэхэд анимашнээр төгссөн нэг ч хүн байдгүй юм байна. Бүр бэлтгэдэггүй юм байна. Тэгэнгүүт би чинь нөгөө зориглоод 3D анимашнээр ингээд хийн гээд ингээд зориглоо хийсэн чинь тэр одоо нэг хамгийн эхэлж хийсэн хүүхдийн дуу маань гэж бүр 8 сарыг зарцуулсан. За. Тэгээд айгүй өндөр зардалтай байдгийн байна лээ. Тэгээд тухайн үед би бүр гуйж явж байгаад Хамбогд Кашмираас одоо эхний тэр 3D анимашныхаа одоо мөнгийг гуйж одоо ингэж Хамбогд Кашмираа ивент хийгээд ингээд ямар ч байсан хийсэн. Тэгээд эхний дуугаа дуусгаад ингээд гатсан байгаа. Ингээд цаашдаа одоо ямар ч байсан нэг завч хөтөөгөө гарахаар хүнтэй уулзж явж байгаад ямар ч байсан энэ зорилгоо би илүүлээд нэг 20 дуу гаргандаа тэгээ бодцсон яваад байгаа. Ямар сайхан юм бэ? Яг нэг юм бэрхшээлтэй гэхүү ийм асуудлууд биднийг цаашаа одоо юу хийх, яг хэрэгтэй зүйлийг хийхийг бас их ургаж гаргаад байна, тийм ээ. Тэгээд нэлээд олон хүнтэй хөрөлдөж байхад яг наадах чинь хэлжсэн. Энэ гадны контентуудыг даваад юм уу энэ зэрэг төвшөнд ерөөсөө хийхгүй байна. Тийм учраас хүүхдээ сонирхол татахгүй байна гэдэг яриа асар их байна лээ. Тэр чиндээ аргагүй юм байлээ. Яг тэгэхээр нөгөө нэг хөрөөс бодлого байдгүй. Тэгэнгүүт нөгөө хувь хүмүүс яг ингээд одоо юу гэдгийг одоо нийгмийн сайн сайхны төлөө гэдэг юм сайн дураараа хийж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ хүүхдийн контентыг чи гаргаж ирээд мэдээж одоо зараад ашиглуулаад байх юм байхгүй. Тэгэхээр тэгээд айгүй их тийм цаг заваа зориулаад хийгээл тэгээд нөгөө YouTube дээрээ байршуулаад тэгээд дуусч байгаа байхгүй. Тэгээд за нэг ч ихсэн хүүхд үзээд суралцаад сураад явж ивэл бас хөөрх юм да гэж. Тэгээд хүүхдийн баяр гэдэг яг тэр үед нөгөө нэг хүүхдийн баярын яг өмнөхөн одоо Монгол улсын гавьяат багш хин Батболд гээд одоо Монголын баг ихэнх хүүхдийн дуунуудын хөгжмийг бичсэн хүн байдаг. Соронзонболдын Батболд багш. Тий, Соронзонболдын Батболд багшаасаа гуйгаад тэгээд тэр багш маань аян хийгээд тэгээд битээр их гой бадрангуй мерси маа бол ингээ 20 дууга гаргана гээд тэгээд дараагийнх нь наадам гээд дуун
гарцсан даанч одоо нөгөө нэг 3D анимашнэрийг хийж чадах нөгөө төсөв боломжгүй болчоод ингээд орхигдчиход байгаад байгаа. Тэр бол дуулж үзсэн тийм сайхан гайхалтай уран бүтээлч юм байдаг. Тэгээд Батуул тогш маань бас үнэхээр гоё одоо хүлээж аваад хуйлаа одоо ямар ч байсан Батуул тогш маань өөрөө бас яг энэ хүүхдүүдэд хүрэх гээд нөгөө 2D-гээр бас нэлээ олон юу хийсэн юм бэ нэлээ. Дуунууд хөөрхөн дуунууд хийсэн юм бэлээ. Тэгээд битээр одоо айгүйх зориглоод ихэлсэн. Тэгээд ихнийх дээрээ тэгээд дуусгаад гацчаал байж байгаа. За тэгвэл та хоёр маань их том төсөл эхэлсэн байгаа юм байна шүү дээ. Тийм ээ. Наадах чинь олон хүмүүс дэмжээд одоо ирээдүйн хойчийнхоо төлөө юм хий гэж зүтгэж байгаа бизнесмэнүүд тийм ээ аав ээжүүд ингээд ард түмэн дэмжих юм болбол бүгдөө нэг 20 хүүхдийн сантай хүүхэд болгон үздэг. Тэгээд хүүхэд чинь нөгөө хүүхэд гэлтгүй бид нар ч гэсэн гадаад хэл сурахад шүлэг уншаад дуугийн сонсоод байхаар их амархан сурдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд эхэлтэйгээ холбогдох их хялбархан тэгсэн мөртлөө сонирхолтой их гоё гүүрийг маань та хоёр маань тавьж байгаа юм байна. Баяр хүргэе. Одоо хичээж лээ надад. Тэгээ бид нар чи бас их хөгжиж байгаа. Одоо энэ соёлын яамнаас зарлагддаг бас юунууд байдгийн төслүүд жижиг. Одоо урлаг соёлыг дэмжсэн төслүүд байдаг. Тэр төслүүд бас 2 удаа ороод унсан. Тэгээ ямар ч хэлсэн за төрөөс бол дэмжиж өгөхгүй юм байна гэд тэгээд хувийн байгууллагуудаар л явж одоо сэтгэлтэй зүрхтэй хүмүүс байдаг бол дэмжиж туслаач гэж ямар ч хэлсэн цаашдаа ч гэсэн шантрахгүй явъя л гэж бодож байна. Нөгөө суусан цэцнээс явсан тэнэг гэж ямар ч хэлсэн ингээд нөгөө яваад тийм ээ яс цуугаад болохгүй гэд бүх одоо боломжуудыг нь хайгаад байхад боломж олдох байхаа гэж бодож байна. Та тэр хөөрөлдөөнийг сонссон хүмүүс хүүхдийн төлөө бөгөөд ирээдүйн төлөө ямар сайхан юм хийж яваа юм бэ гэж зүгээр л нэг бодох биш үнэхээр бодтойгоор тус тийм болчих юмсан гэсэн хүмүүс гарч ирэх байхаа гэж бодож байна. Тэгээд та ингээ хахад залуухан гоо үзэсгэлэнтэй түүнийхээ хажуугаар өөртөө одоо нурундаа итгэлтэй агцсан юм уу гэсэн энэ их ачааг яаж дааж явна вэ? Хажуугаар нь ир нөхөр үүрх хүүхэд гэр бүл гэдэг. Энэ их ирч хаанаас ундарч байна вэ? Нөгөө дур сонирхот гэдэг шиг хүн чинь тэгээд нэг юм өөрөө дуртай бөгөөд сонирхсон тэмүүлсэн зүйлдээ бол тэгэл ядрах мадрах гэдэг ойлголтууд байхгүй шүү дээ. Яг урам хугарах гэдэг ойлголт үнэхээр их байдаг юм аа. Яг тэр өнөөдөр Монгол улсад бас хүүхдийн хөгжлийн төлөө ер нь бол маш бага зүйл хийгдэж байна. Ер нь бараг л яг хөгжил тал дээр бол ер нь үнэхэрийн одоо сул байгаа. Тэгэхээр хүүхдийн хөгжил гэдгийг бол маш их орхигдуулж байна. Тэгэхээр одоо бид нэр хувь хүмүүсэл одоо зүтгэхгүй болвол бидний чи одоо ирээдүйн энэ үр хүүхд маань үлдэх нийгмийг одоо бид нар л цогцлоож бид нар л бий болгож үлдээн штэ. Тэгэхээр дор бүрнээ л хичээх хэрэгтэй юм болов уу гэж бодож явдаг штэ. Их чухал санаа хэллээ. Үеийн үедээ за хүн бий болсон цагаас эхлээд мандарч бадарсан тэр 5 төр тулсыг бий болгосон өвөг дээдс одоо бид нар 21-р зуунд энэ сайхан боломжийг олгоцсон байгаа. Асар олон хүмүүсийн нуруунд дээр бид нар одоо ингээд ийм сайхан цагтаа золгосон байна шүү дээ. Тэгэхээр одоо хүн бүхэн тань шиг бодоод эцэг эх бүхэн надаас л бүх зүйл эхлэх юм байна гэж бодох аваас бидний хүсэж байгаа тэр сайхан эх орн маань дэлхийн иргэн маань бий болох байхаа гэж бодож байна. Нөгөө еврейчүүдийн түүх байдаг ш тийм ээ. Нэг гэр бүлэл ерөөсөө л еврей хэлээрээ ярих ёстой юм байна гэж суугаад одооны энэ хүчрхэг еврей улс бий болцсон байгаа шиг одоо тань шиг ийм олон зүрх сэтгэлтэй ээжүүд аавууд иргэн бүр ийм байх юм бол бидний хүсэж байгаа нөгөө нэг хүчрхэг оюун санааны Монгол иргэн маань бий болох байхаа. Тэгэхээр таны маань энэ нэг сайхан хүүхдтэй холбогдох зам за Японд сурж байгаад ингээд холбогдсон байна. Таныг оюун санаанд бодсон энэ төлөвлөгөө энэ одоо олон зүйлсүүдийг хамтарч бий болгож нийгэмд энэ зүйлээ түгээхэд мэдээж хамт олон гэж чухал зүйлс. Хамт олныг одоо та маань хэрхэн бүрдүүлж байна вэ? Таны ажилчтай ярилцаж байхад мэдхгүй тэр оргилсон сэтгэлийг бол би бүр үнэхээр гайхаж байна. Ямар сайхан халуун дулаан юм бэ гэж. Манайх чинь бас нэг юм онцлог бий. Яг тэр хэдийгээр нөгөө манайх чи одоо хэдийгээр багш нар одоо байгаа боловч эдгээр өөрсдөө дандаа тус бүртээ уран бүтээлчтэй байхгүй. Тэгэхээр уран бүтээлч гэдэг бол их тийм сайхан бадрангуй хүмүүс байдаг. Тэгээд үнэхээр одоо юу гэдгийг манай хамт олон бол их сайхан хамт олон. За ихэвчлэн бас залуучууд бий. За ер нь бол бас миний нэг юм бяцхан баримтлагдаг зарчим гэх юм уу юу гэх юм
одоо яг урлан бүтээгдэхүүд маань хүүхэд байхдаа суралцаад төгсөөд тэгээ эргээд урландаа багшилж байгаа нэлээд олон хүмүүс бий. Оо ямар сайхан Тэгээ юм бэ тийм те. хүмүүс маань болохоор маш их сэтгэлтэй, зүтгэлтэй ажилладаг. Яг тэгэхээр өөрөө урлан бүтээгт одоо олон жил хүүхэд байх насаа өнгөрүүлсэн хүмүүс чинь эргээд нөгөө багш болоод хүүхдүүдэд заах болохоор тэр хүмүүс бол маш тийм гоё халуун сэтгэлээр одоо ажилдаа ханддаг, хүүхдтэй ханддаг тийм байдаг. Тэгэхээр би болж өгвөл одоо за багш одоо авах шаардлага гарвал ихэвчлэн одоо урлан бүтээгдэхүүнийхэн төгсөгч залуучуудаас одоо ярьцлага хийж байгаа авдаг. Тэгээд дээрэс нь манай бас урлан бүтээгдэхүүний багш нар маань их тийм чадварлаг уран бүтээлчид одоо үнэхээр одоо дэлхийн шилдэг 100 уран бүтээлчийн нэгт явж байгаа ч хүн байна. За Монгол улсын сая одоо жишээ нь Даваа самбуу гэд манай уран баримлалын багш байгаа. Одоо 2024 оны Монгол улсын шилдэг уран бүтээлч болж одоо баримлалыг нь бас Монгол улсын Эрдэнэсийн санд одоо худалдаа авсан. За мөн одоо Орчуудын эвлийн хорооны шилдэг уран бүтээлч гээд тий. За энэ нөгөө Монголд бас одоо өгдөж байгаа цорын ганц юу одоо мөнгөн мод гээд байгаа штэ. Уран бүтээлчдэд олгодог одоо хамгийн том шагнал. За энэ мөнгөн модны эзэн гэл ингээл тэгээ энэ хүмүүс уран бүтээлээ хөөгөөд явах юм бол харьцангуй сайхан амьдрна. А гэвч нөгөө хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрхээрээ л энэ хүмүүс чинь ажиллаа явуулдаг байхгүй юу? Одоо таны ярилцсан тэр манай одоо уран хатгамлын багш Ганццэг гээд багш байгаа. Тэр багш бол одоо ээж нь яг уран хатгамал чиглэлээрээ бол одоо Монгол улстай нөгөө өв тээгч гэж ярьдаг шүү дээ тийм. Өв тээгч юм эмэгтэй би. Тэгээ тэр хүний одоо яг хамгийн сайн бэлтгэсэн шавь нь одоо Ганццэг гээд охин нь одоо манай дээр жишээ нь уран хатгамлын одоо хичээл зааж байгаа. Харин тий Цэнгэл сайхан эгчтэй би өмнө 7 хоног ярьсан. Тэгээд яг өндөр түвшинд өвлөж аваад түүнийгээ залгамжилж байгаа 100 тонны хүн эрдэнд ордгийм билээ. Бүр хүн эрдэнэ гэж ингэж тодорхой. Тий одоо амьд өв гэсэн үг байхгүй юу? Ер нь бол одоо амьд өвөл гэж ярина л та тий. Тэгэхээр одоо өв нэгч гэдэг маань өөрөө тий. Тэгэхээр таныг хүрээлсэн, таны баг хамт олонд байгаа эдгээр сайхан ийм халуун гэж хэлэхэд одоо хүнээс гарч болох да ялангуяа таны хэлсэн уран бүтээлч хүн гэдэг бол жирийн нэг одоо бид нар шиг ажил хийж яваа юм хүмүүсээс арай бас өөр аливаа зүйлийг хардаг гэхүү нэг тийм орон зай их тод харагдчихсэн. Тэгээд би тантай нөгөө хөрөлтгөөд бэлдэж байхдаа ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн одоо баг хамт олныг удирдах авч явна гэдэг нь өөрөө их одоо өндөр чадвартай та байх гэдэг байхгүй юу? Тэгээд ор чадварын тухайд та яаж ингэж чадваршиж байна вэ? Өөрөө өөрийгөө одоо эдгээр тал дээр хэрхэн хөгжүүлдэг вэ гэж асуувал. За яг ер нь бол би чи өөрөө нөгөө Япон улсад яг магистрийн ажил маань яг нөгөө удирдлагын ухаанаар магистр хамгаалсан учраас ерөнхийдөө яг удирдлагын арга барил гэдэг тал дээр нэг жоохон хэмжээний ойлгоцтой. Тэгээ миний өөрийн удирдах арга барил бол өөрөө их тийм зөөлөн. Одоо нэг юм загинсан, зандарсан, шавдуулсан тийм одоо арга барилд бол би өөр их дургуун хүн. Дээрэс нь уран бүтээлч хүмүүс гэдэг чинь нөгөө хувь эго их өндөртэй улсууд аа. За дээрэс нь за жишээ нь одоо дуулдаг, хуурддаг хүмүүс бол их тийм гадагшаага их тийм бадрангуй байдаг шүү дээ тий. А гэтэл дүрслэг хурлын хүмүүс ч их дотгошоогоо байдаг байхгүй. Нөгөө дандаа ингээд өөрийнхөө хувийн орон зайд нам хүм сууж одоо уран бүтээлээ туурвдаг. Дүрслэгт одоо явж байгаа хүүхдүүд ч гэсэн ер нь тийм дээ шүү дээ. Одоо ингээд манай дээр суралцж байгаа хүүхдүүд өнөөдөр манад 2000 хүүхд суралцж байгаад ямар сандаа манай дээр ингээд гадны төчөө ирчээд хэлж байгаа байхгүй юу? Танах ингээ 2000 хүүхд сургаж байгаа гэхэд яагаад ингээ нэг ч чимээ гарахгүй байгаа юм бэ гэж асууж байна. Тэгэхэд одоо ингээд ерөнхий боловсрол сургуульч ингээ завтардаг гингүүд л хүүхдүүд чинь ингээ бичгнэл гүйтгэдэг шүү дээ тий. Манад бол ингээ бүр хүүхэд байгаагүй мэддэхгүй. Тэгэхээр энэ өөрөө юу юм гэхээр нөгөө нэгдүгээр дүрслэгийн одоо чиглэлийн одоо багш нар маань өөрсдөө их дотгошоогоо дөө байна. Нам тайван их тийм уужуу тийм хүмүүс байдаг. А нөгөөтэйгөр хүүхдүүд маань яагаад тийм байгаа вэ гэхээр тэр орчин нөхцөл байгаа байхгүй юу? Одоо ингээд хүүхэд ингээд урлан бүтээгдэхүүн хаалгаар орж ирэхэд л ингээд л ерөөсөө тэр чигтээ битүүдэд уран бүтээл ингээд байж гин. За орчин маш гоё сонгодог орчин байж гин тий. Тэгээд тийм орчинд одоо ороод суралцж байгаа хүүхэд за эхлээд бол өөмөлөх юм байна. Мэдээж эхний 1-2 сар бол өөмөлөөлгүй. Тэгэл ер нь бол 3 дахь сараас яадгүй гэхээр тэр бусдын уран бүтээлд хүндэтгэлтэй хандах. Тэ одоо энэ
Тэр байтугай ингээд манай одоо цэвэрлэгээний ажилтаа ингээд хевс цэвэрлээд ингээд явж байхад ингээд тойроод явж явах жишээ. Тэр хевсэн дээгүүр ингээд баг гიშгэхгүй тойроод явж явах жишээ. Тийм одоо тийм гоё хүндэтгэлтэй тийм сэтгэл зүйтэй болдог. Одоо манай одоо та бол жишээ нь манай урлан бүтээгдэхүүнээр орж үзэг байгаа тий? Одоохондоо үзэг. Манайх чи ингээд үүдэр ороод одоо тэр чигээрээ нэг юм улаан юм юу байдаг байхгүй юу? Юм нарийн нөгөө дээр үеийн нэг байдаг гэсэн да улаан өнгийн юм дороочнууд урт урт битүүдэд тийм дороочтой байхгүй юу? Тэгэхэд тэр дороочн дээр ингээд өвөл хаврын тэр шалбаагтай цаг ямар ч үед нэг ширхэг одоо хөлийн одоо уул мөр шавхаа байдгүй. Тэгэхээр энэ нэгдүгээрт яг хуу үйлчлэгээний ажилтнууд маань ажилласаа хийж нөгөөтгөр хүүхдүүд маань одоо тэр хэмжээгээр хүний хөдөлмөрт их тийм хүндэтгэлтэй хандж сурсан байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? Тийм байна. Одоо Монгол түмэн чинь бол уул нь их тийм өндөр сэрхүйтэй, өндөр ёс зүйтэй, гайхамшигтай. Одоо л нэг жоохон хэсэг жоохон алдраад ахших байна. Тэгэхээр танай хамт олон донд ирээдүйн Монгол улсаа авч явах, өрх гэрийг толгойлох, хань ижлээ түшиг тэр олон хүүхдүүд ийм сайхан өндөр ёс суртахуунаа одоо баримтлаж, өсөж, хүмүүжиж, хамтарч ажиллаж байгаад үнэхээр их талархалтай байна. Ийм сайхан мэдээ сонсох их сайхан байна шүү. Тэгээ одоо би бас нэг ингээ баярладаг юм. За манад би түрүү хэлжсэн те 40% нь бас ингээд боломж олцсон муутай хүмүүс байгаа гэд. Тэр хүмүүс маань ингээд одоо 10 жилээ төгсөөд за их сургуульд орж чадахгүй тохиолдлууд бол маш их байгаа. За одоо юу гэдгийг оюуны чадамжийн хувьд мэдлэгийн хувьд чадчихдаг юм аа гэхэд төлбөр мөнгөний төлж чадахгүй. Тэгэнгүүт одоо яадгүй гэхээр манад одоо жишээ нь 7-8 жил яваад одоо төгсөж байгаа хүүхдүүд бол гараад шууд өөрөө уран бүтээл хийгээд эхэлдэг. Одоо зураг зурдаг нь зураг зураад каллиграф бичих нь каллиграфа бичээд баримт барих нь баримлаа бариад сэлбэр хийх нь сэлбрээ хийгээд ойж чадах нь ойж чадгаад одоо манайх чинь бас хувц загварын анги Монгол хувц загварын анги гэдэг бас ангиудтай дээл хийх нь дээлээ хийгээд хувцсыг нь хувцаа хийгээд ингээд амьдрал хуугаа одоо залгуулад цаашаагаа ингээд явдаг тийм хүүхдүүд бас олон бий. Тийм учраас нөгөө би түрүү хэлээдсэн шүү дээ. Бидний гол зорилго бол дүрслэх урлагт суралцуулах гэдэг байгаа юм биш юм аа. Дүрслэх урлагаар дамжуулж хүүхдийг хөдөлмөрт сурах гэдэг байгаа юм, амьдралын арга ухаанд сурах гэдэг байгаа гэдэг нөгөө гол одоо бидний одоо зорилго юм аа гэдэг нь тэр байхгүй юу? Харин тий. Таны маань яриа бүхэнд өгсөн контент болгонд хүүхдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг уламжлал алдраад байгаа. Үүнийг үеийн үед хүүхдийн урлан бүтээгдэв алдахгүй төлөө хичээж ирсэн. Цаашдаа ч хичээнэ гэсэн энэ том агуулга яваад байсан. Тэгэхээр та сая үүнийг мөн яг ингээд илэрхийлчлээ. Тэгэхээр гүмөр хөрөлдөөний маань хөрөлдөөндөө ингээд хийж бүтээхээр дүүрэн зорж яваа бүсгүйхээ хоёлаа нэг нэлээ албаны юм ярьчлаа ш хоёлаа тий. Тэр дүрээ хоёлаа жаахан хажууд тийшин тавиад за гэрээ сайхан эзэгтэй хань ижлийн төшиг за тэгэл халуун хоол цайныхаа дээжиг барьдаг эмэгтэй хүн гэдэг тал руу жаахан орвол одоо сайхан хань ижлээ төшөөд ингээд элэг бүтэн хүүхдүүдтэй тэр нэг баяр багтлыг зэрэг олгоод явна гэдэг нь за одоогийн яриагаар бол жоохон эмэгтэй хүнд байхад зохимдчихэд ч юм уу үгүй ч юм уу гэмээр хүчрэхэг эмэгтэй гэдэг тодорхойлоод байгаа шүү дээ. Гэтэл тэр хүчрэхэг гэдэг нь эмэгтэй хүнд байх нэг хэмжүүр муу юм уу эсвэл эрэгтэй хүнд тэр чигээрээ байх ёстой юм болоо гэж хаяа жоохон эргэлзэнгөө бодоод байдгийг. Тэгэхээр одоо оюун санаа бөгөөд бүхэл зүйлийг тэгш авч яваа таныг тодорхойлооч гэвэл та өөрийгөө ер нь хэрхэн тодорхойлох вэ? Одоо наа чи ёстой хэцүү асуулт байна. Ер нь тийм хүн шүү гэж ер нь хүнд тэгж тодорхойлж ярьж байгаагүй юм байна. Зүгээр л одоо бид нар чинь бол юу гэдгийг нөгөө ажил амьдралаа болгож яваа, зохицуулж яваа тийм л эмэгтэйчүүдийн нэг шүү дээ. Өнөөдөр бас Монгол улсад би нэг юм бодоод байдаг юм аа нөгөө Монгол эмэгтэйчүүд их хүчрэхэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ тийм. Гэтэл нөгөө нэг нийгэм өөрөө хүчрэхэг байхыг шаардаад байгаа байхгүй юу? Өнөөдөр те одоо эмэгтэй хүн үр өвдөө өсгөх хань ижилээ одоо халамжлах за тэгээд гэрийн гаднах одоо үе олон ажиллаа шүү дээ үндсэн ажиллаа хийн бүх одоо гэр бүлийнхаа асуудлыг ер нь бол эмэгтэй хүмүүс л зохицуулж явж шүү дээ. Тэгэхээр яалчгүй би бол одоо Монголд бор зүрхээрээ зүтгэж яваа олон эмэгтэйчүүдийн нэг л гэж бодож байгаа. Манай Монгол эмэгтэйчүүд бол түрүүн та хэлжсэн нөгөө яалтчгүй хүчрэгжиж байгаа гэх юм уу одоо хүчрэг болж байгаа нийгэм нь өөрөө бас тийм шаардлагыг яалтчгүй бий болгож байна.
Тийм. Түүний эсрэг нь болохоор уян хатан, зөөлөн, за замбууланг авч явдаг гэл одоо хатан ухаантай, тэрүүн дотор нь зөөлөн бүх юм багтцсан байх гэд ингээд ярьдаг. Тэгэхээр эргээгээд ингээд бодох нэ өөрөө ер нь хэр зөөлөн хүн байна вэ? Бүсгүй хүн байна уу? Нөх эхнэр байна уу? Ээж байна уу гэдэг. Энэ талаас нь ер нь ажиж байв уу? Одоо мэдхгүй одоо манай хамт олон манай найз нөхөд бол одоо их зөөлөн хүн гэдэг намайг. Чи одоо бас хитрхи зөөлдөг, хитрхи зөөлөн шүү л гэдэг шүү дээ. Тэгээ одоо манай хамт олон нэг найз одоо яг үндэ намайг одоо нэг тийм учиргүй одоо захирал гээд айж юмээгээд байх юм бол нэг ч хүн байхгүй. Нэг найз нөхдөшгөл тэгээд хүү хай гээл явж идэг юм. Та түрүү хэлсэн миний арга барил зөөлөн гэхээр зөөлөн гэдэг дотор хатуу зөөлөн бүхэл алаг хорвогийн бүхэл өнгө одоо тэр зүйлс бүгд сүлэлдэж байдаг юм шиг байна. Тэгэхээр зөөлөн энэ бүсгүй амьдралынхаа түшиг болсон эр хүнийг ер нь та юу гэж боддог вэ? Одоо 11 сараар ирсэн дэлхийн эрэгтэйчүүдийн өдөр юм байна. Тэгээ улс үндэстэн болгон түүнийг олон өөр мөцөөр тэмдэглэдэг. Манай монголчууд ер нь хэрхэн тэмдэглэдэг юм бол эр хүн гэдэг утга агуулгыг та ер нь хэрхэн одоо төсөөлж бодож явдаг вэ? За одоо тэгэл эр хүн бол тэгэл одоо сайн хаана гэрийн түшиг, сайн эцэг хүн, сайн аав хүн байгаасай л гэж одоо залбирч явдсан шүү дээ. Тэ. Манай хүн чинь одоо ядаж яхад улс төрийн хүн. Тэгээд улс төрч хүнтэй суусан эмэгтэй хүн бол ер нь бол нэг тийм хүлээлгийн өрөөнд амьдарч байгаатай ялгаагүй байдаг. Байнгын одоо юу гэх юм бэ одоо жишээ нь өөр одоо ажил хийж байгаа хүн бол одоо жишээ нь хэдэн цагт гэрээсээ гараад хэдэн цагт гэртээ ирэх нь бол тодорхой байгаа шүү дээ. Тэгэхэд одоо улс төрийн салбарт явж байгаа хүмүүс бол тэр бол одоо асар тодорхойгүй тий. Тэгэхээр нөгөө юм болгонд бас л яг нөгөө эмэгтэй хүн эхнэр хүн л арталт нь авч явахаас өөр аргагүй юм байдал төрдөг байхгүй. Тэгэхээр миний хувьд бол одоо эр хүнийг бол сайн сайхан эр хүн бол тэгэл сайхан тийм төвчөртэй сайн аав, сайн хань ижил байхаас хэлдэг юм болов. Тийм хүнийг л одоо сайн сайхан хүн гэх юм болов гэж сайн эр хүн л гэж хэлэх юм болов гэж бодож байгаа шүү дээ. Мэдээж таны аав, таны хань за хүрээлж байгаа найз нөхдийн хүрээлэл тийм сайхан эрчүүд олон байгаа бах. Тэгэхээр эр хүннийг ярихаар Монгол жоохон эмзэглэмээр асуудал зөндөө байгаад байх шиг байгаа юм. Гэхдээ хоёлаа энийг ярихгүйгээр эр хүн гэдэг бол одоо бүх зүйлийн ард тал гэж шүү дээ, тийм ээ. Баталгаа, нөмөр, нөөлөг. Тэр хань хажууд байхад одоо бүсгүүчүүд бид нар цэцэглээд байхаас яах вэ, тийм ээ? Ургаад байхаас яах вэ? Бүтээгээд хийгээд байхаас яах вэ? Тэгэхээр гүн мөр хөрөлтийн маань хоёр уламжлалт асуулт гэдэг юм. Одоо цагийн гайхамшигыг уран бэлгээ тодорхойлооч гэвэл та юу гэж хэлэх вэ? Одоо цагийн гайхамшиг гэдэг нь та яг ямар юун дээр хэлж байна? Хүмүүс болохоор яг тань шиг ингэж асуудаг. Яг өргөн хүрээгээр нь та хэлсэн ч бодно, өнгөцхөн гүн утгаар нь ч хэлсэн бодно. Танд одоо цагийн гайхамшиг гэж асуухад яг юу бууж байна вэ? Одоо цагийн гайхамшигэр одоо өөртөө нөгөө ямар хүрээгээр гэдгээр л байна л да. Ер нь миний хувьд бол ингээд маш гоё ингээд дэлхий өөрөө нэг болоод бид нар сурч хөгжих одоо явах нөхөрлөх тэр бүх юм ингээд маш гоё нээлттэй болсон байна шүү дээ. Энэ бол ингээд үнэхээр одоо би яагаад юу хэлэхээр энийг хэлж байгаа гэхээр би өөрөө Японд оюутан байхдаа нөгөө гудамжны таксоноос гэрлэггүй ярьдаг. Тэгээд тэр нь өөрөө ингээд айгүй үнэтэй. Тэр 17 минут ярихад 3000 йены үнэтэй. Тэгээд би чи нөгөө тухайн үед настай эмээ дээр өссөн эмээтэйгээ уцаар ярихын тулд би одоо ингээд авдаг цалингаа бараг тэр чигтэн таксоны мөнгөнд өгдөг байсан. Тэгэхэд одоо өнөөдөр ингээд дэлхийн маш гоё хурцтай хөгжиж байна. Ялангуяа технологи маш гоё хурцтай хөгжиж байна. Өнөөдөр ингээд алс хол байгаа та бүхэн ч гэсэн ингээд зүгээр л утасны наан цаана, дэлгэцийн наан цаанаас учруулаад сууж ийн гэдэг бол одоо цагийн гайхамшиг юм болов уу гэж би хараад байна. Хажууд ирэхэд байгаа юм шиг мэдрүүлжтэй. Тэр одоо үнэхээр тэр технологийн хөгжил гэдэг бол одоо цагийн гайхамшиг юм уу л гэж би одоо айгүйх боддог шүү дээ. Нөгөө хэрвээ миний үед ийм байсан бол гэл те. Яг Мөн эмээтэйгээ ингээд өстой шавьяага хандлт ярьж ингэж хууч хөөрөх байсан да гэл нөгөө айгүй тийм харамсалтай сэтгэл төрдөг байхгүй яа тэгэхээр эмээ минь өнгөрцөө учраас тэгээд энийг бол би үнэхээр гайхамшигтай юмаа гэдэг манай охин хятад улсад сурсан. Тэгэхэд бол ингээд
Яг л хажууд нь байгаа юм шиг л байгаа юм чинь. Харин тийм. Тэгээ тэр бол үнэхээр гайхамшиг гэж хэлвэл энэ юм уу да маш одоо богинохон цаг хугацаанд үнэхээр хүн төрөлхтөн бол гайхамшиг бүтээж ин даа л гэж харддаг шүү дээ. Та түрүү яг хэллээ. Тэр нөгөө таксофоноос чинь хэдхэн үгийг дуусгаас өмнө амжиж хэлэх гэж их хордон ярьдаг те. Тий, бүр сандчаа. Тэгээ тэр Японд ч одоо хар сайдах болно те. Салхи шуурга болно. Айгүй их нөгөө нэг тайфу болдог. Тэгэл баг ингээд таксоны бүхвэг ингээд гахчих тэнд имэттэйгээ ингээд ярих нь чухал байгаа байхгүй тийм. Харин тийм ээ. Одоо цагийн гайхамшиг энэ технологийн гайхамшиг бол үнэхээр гайхамшигтай байна. Хүний амьдралын алга гэрээний амьдрал донд талархал гэдэг зүйл нэлээд том өргөн өндөр байр суурийг эзэлдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр сүүлийн энэ цөөхөн хормоод байна. Талархлын хэсгийг үлдээж байна. Үнэхээр талархал гэдэг бол гайхамшигтай зүйлтэй. Одоо юу гэдгийг ингээд хүнээс талархал сонсох ялангуяа тий. Одоо хүнээс тэр талархлын сэтгэлийг авах, мэдрэмжийг авах, талархлын үгийг сонсох гэдэг бол хүнд бол одоо байж болох хамгийн их урам зориг одоо бий болгодог зүйл. Тэгэхээр аль болох бас амьдралдаа өдөр тутамдаа байгаа бүх зүйлстэй л талархаж амьдрахыг хичээдэг. Би бол одоо бас өөрийгөө их тийм азтай хүн гэж боддог шүү дээ. Одоо маш сайхан имэдэр хүмүүжээд аав ээж маань одоо маш сайхан бас биднийг өсвөж хүмүүжүүлээд үдий зэрэгт хүргээд за би чинь тэгээ сая хүүгээ 41 настайдаа гаргалаа. Би одоо манай охин одоо 27 нас хүрэх гэж байна. Тэгэхэд одоо бүхэл бүтэн 20 хэдэн жилийн дараа одоо өсөл мөрөөдөл болсон хүүгээ гаргасан гэдэг бол гайхамшигтай би аз тохиол гэж хаардаг. Тэгээд хүүгээ гаргаснаас хойш бол ялангуяа үнэхээр одоо энэ эргэн тойрон одоо эцэг гих найз нөхөд хамт олон ер нь бол ингээд энэ амьдралд очирж байгаа бүхий л хүнд ер нь аль болох гоё талархаж аль болох гоё баяр баясгалыг мэдэрч амьдрах юмсан даа гэж хичээдэг дээ. Өөрөө ч тэр талархлын одоо бусдын талархах сэтгэлд их дуртай. Тэрүүгээр бас услагдаж явдаг хүн би бол. Яг тийм бах. Таны хийж байгаа ажилч тэр олон түмэнд өгж байгаа одоо тэр бүтээлч хандлагч тэр яхаа арга байхгүй талархал гэд ерөөлийн манай монгол хэл чи өөрөө ерөөлийн хэл шүү дээ тийм ээ. Тэгээд тэр сайхан ерөөлийн хэлээрээ танд биедээ өгж байгаа өглөг юм да тийм ээ. Маш том өглөг. Мөнгө төлөөд инээ тэр юм төлөөд авахгүй мөртлөө бидний амнаас гарч байгаа нэг сайхан. Авьяас бэлтээ. Тэгээд гэрэлтсэн Азийн тэнгэрэн дандаа дэрэгдэн байж идэг. Игэл төрхөө инээмсэглэр чимсэн ийм сайхан бүсгүйтэй ярилцаж одоо цагаа надад болоод бит хоёрыг сонсох бүх хүмүүст бэлэг болгож өгсөнд маш их баярлалаа. Тэгээ та бүхэн энэ хөөрөлдөөнийг сонссон хүмүүст хандаж хэлмээр зүйл байна уу? Байгууллагыг ахлаж яваа хүний хувьд үр хүүхдүүдтэй одоо харилцаж яваа хүний хувьд эсвэл зүгээр л Монгол улсын иргэн хүний хувьд бит хоёрыг толцон сонсох хүмүүст хэлэх үгийн орон зай үлдээж байна. За тэгээд танд ч гэсэн маш их баярлалаа. Өнөөдөр бас олон удаа бас бид нар хөөрөлдөх боломж байсан боловч үнэхээр одоо загвар ажиллах хажуурч чадаагүй. Тэгээ өдөө хүртэл бас итгэж хүлээж бас ийм сайхан яриа өрнүүлсэн танд үнэхээр их талархлаа. Тэгээд одоо миний зүгээс ч юу хэлэх вэ? Тэгээд үнэхээр та түрүүн хэлсэн те энэ хорвоо ертөнцид нэг л одоо хүн гэдэг энэ агуу хувь тавиланг аваад төрөөд ирчихсэн юм чинь болж өгвөл бусдад талархаж болж өгвөл бусдын талархлыг хүлээж одоо ингэж сайн сайхан аз жаргалтайгаар баяр баясгалантайгаар л одоо энэ амьдралыг туулах нь хүний хамгийн том аз жаргал мөн үр хүүхдүүдтэй үлдээж байгаа хамгийн том одоо аз жаргал амар амгалан байт юм болов эцэг их хоёр аз жаргалтай байвал хүүхд аз жаргалтай байдаг эцэг их амар амгалан байвал хүүхд амар амгалан байдаг тэгэхээр энд одоо та хоёрыг бас сонсож сууж байгаа хүмүүстэй одоо тэр сайхан аз жаргал амар амгалан за тэр сайхан талархлын үсийг үргэлж сонсож үргэлж чихээ мэлаж нүдэ байсгаж нөгөө ярьдаг тэ тэнгэр тэтгэгдэж газар твэгдэж хүмүүс тайрлагдаж яваарэ гэдэг энэ бол миний хувьд маш сайхан үг байдаг. Тэгээд энэ өрөөлөөр энэ хүү тэгвэл яриагаа өндөрлөе дөө. За тэгээ маш их баярлалаа. Төгжрөл донд төгжрсээр байжгаад тэр нэг
бяцхан ногоон үрээ аваад охиндөө өгөөд ингээд бүр үнэхээр их цаг зав Бөө зарцуулаад ат явсан. адал явдлаа өнгөрөөгөөд ингээд Монголын нийгэмч одоо хэцүү шүү дээ. Одоо би 4:20:30 үе тантай холбогдсон тий. Тэгэхэд тэгэл 6:30 гэж л гэртээ ирдэг шүү дээ. Одоо уул харин нь бол дээ. эдгээр километр газар шүү дээ тий. Тэгээд ирээд гэртээ одоо ч гэсэн таныг зөндөө ажил хүлээж байгаа. Тэгээ энэ бүх ажлаасаа цаг зав гаргасанд маш их баярлалаа. Бүх тэнгэрийн дор нөхөрлөлийг бий болгоо. Тэр олон Монголынхоо ирээдүйн төлөө бүр ямар ч хоёргүй сэтгэлээр зүтгэж явах тэр сайхан хамт олныг зангидаад явж байгаа. Танаар болоод танай хамт олноор маш их талархаж байгаагаа илэрхийлэхэд нэн таатай байна. Тэгээ таныхаа хүсэж мөрөөдөж зорж яваа тэр бүх сайхан ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Монголын хүүхдүүдийн төлөө одоо бүхэл зүрх сэтгэлээрээ хичээндээ л гэл одоо хичээж явж байгаа. Тэгээд сайхан нь бас олон сайхан хүмүүс байх юм аа. Тэгээд тэр сайхан хүмүүсийн бас ач буйнаар үнэхээр одоо энэ бас Монголын хүүхдийн төлөөх байгууллагууд маань ямар ч л байсан сайхан явж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн улам цэцэглэн хөгжих болов Монгол улсад бас хүүхдийн төлөөх, хүүхдийн хөгжлийн төлөөх байгууллагууд бас олноороо одоо дахиж үүсгэн байгууллагдаасай гэж одоо яг хүүхдийн байгууллага удирдах байгаа хүмүүсийн хувьд бол чин хүсэл итгэл байдаг. Тэгээд энэ хүсэл мөрөөдөлч гэсэн биелэх болов гэж найдаад явж байна да. Биелнэ тэрвэл цаг хугацааны л асуудал байх. Жил болгоны 11 сарын 20 бол дэлхийн хүүхдийн өдөр. Хоёулаа дэлхийн хүүхдийн өдрийг угтаад энэхүү яриагаа хийж байгаа. Тэгээд дэлхийгээр танхаж байгаа бүх хүүхдүүд инээмсэглэлээр цацарч өөртөө ихтэй тийм сайхан иргэд одоо хаасааг өсөж өндөгөөсөө гэж энэ сайхан өрөөлөөр баярлаж жаргая. Тэгээд өөртөө өссөн хамгийн сайхан бүхнийг тандаа өсөө өрөөрөө. Маш их баярлалаа. За баярлалаа. Танд ч гэсэн аз жаргал хамгийн сайхан бүхнийг өссөн өрөө, эрүүл энхийг өссөн өрөө. Үргэлж ийм цог золбоотой эрч хүчтэй байгаарай. Баярлалаа. Маш их баярлалаа. Сайхан амраарай. За сайхан амраарай. Баярлалаа.